TikTok дээр нийл хөөрхөн гоё ярьстай нийл гоё охиноод идсэн чи бодит амьдрал дээр жоохон сайдлын тий. Гэтэ яах вэ? I don't care. Заяа. За миний өглөөний цай ийм сайхан цай байна. Цайг нэ бодоод тийшэл. Тэгээ хажуудаа би хардгалахтай. За сайн хөрхнүүдээ өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ хамтдаа хүүхдийн баяраа явж тэмдэглэцгээе. Тэгэхээр нүрэ бодангаараа би жоохон яп хийнэ заяа. Өнөөдөр би яах чи амар ажиргалтай сэтлээ. Тийм болохоор энэ ажиргалын юм хинч битгий багасаа гэж би бодож байна. За тэгээд хөөрхөн дүүнэртээ хүүхдийн баярын мэндийг хүргэе. За би чинь бол заяа яг ясимэн дээрээ ярих юм бол YouTube-ээ илүү голчлон хийдэг байлаа. Угаасаа TikTok-ийг маань их үздэг байгаагүй. YouTube дээр нэг хөөх юм 200 300 хүн үзэхээрээ бүр өстой нэрэ амар баярлдаг. Гэтэ ингээд яа 200 300-аас илүү ихтер чадахгүй байгаа юм бэ гэдэг айгу жоохон гайхдаг байсан. Тэгэд одоо ботоор яах вэ? Тэ 13 4-тэй хүүхдийн хийж байгаа бичлэгийг ингээд 200 300 хүн үзэж байна гэдэг чинь өөрөө айгу том амжилт байгаа байхгүй юу? Oh my god. Би чинь бол ингээд одоо та нар намайг TikTok хийдгээр маань их мэдэж магадгүй баах. Тэгээ би сүүлийн үед юу руу шилжиж орж иж байгаа. Одоо Reel руу. Би одоо Reel-ийн учрыг бол нэг сайн ойлгохгүй байгаа. Reel үздэг хүмүүсийн одоо ийм бичлэг үзэхдээ ингээд арай нэг тийм өөр үздэг гэх юм. Одоо юу мэрчимдээ ингээд TikTok-ийг үзэгчд нэг өөр, YouTube-ийг үзэгчд нэг өөр, Reel үздэг хүмүүсийн үзэгчд бас нэг өөр заяа. За одоо Reel дээр жишээлбэл одоо хвчлэн ингээд том хүмүүс одоо ингээд байгаа хгүй юу? Тэнгүүд ингээд миний бичлэгийг тоож үзэх нь ховор тэ яг ингээд өсвөр насныхан маань намайг үзэж байгаа. Тэгээ жоохон дүүнер маань бас намайг үзэж байгаа. Тэгээ би ер нь бол Reel-ийн учрыг бол нэг сайн олоогүй байгаа. Тэгээ TikTok дээр бол угаасаа тань намайг TikTok-оор маань их мэднэ. Тэгээ би чинь ууг нь бол эцтэй юу штэ YouTube-ийн хүн штэ. Тэгээ ингээд би яагаад ер нь YouTube-ийг хийдэг юм бэ гэхлээр ерөнхийдөө бол YouTube дээр ингээ амар их цаг хугацаа шаардагддаг. Би одоо хэрвээ TikTok хийхээр бол би TikTok-ыг угаасаа нэг өсрөөл нэг одоо ярддаг бичлэгийг оруулахдаа бол нэг 20 30 минут л ингээд нэг дийдлээд оруулдаг заяа. Бүр ингээ хамгийн ихтэй гэвэл нэг 45 минут л хацаа. Харин YouTube дээр болгонготой яач юм ингээд нэг амар сүртэй дийдэлдэг мөртлөөсөө би бүр ингээд бараг 23 цаг дийдэлдэг заяа. Одоо би аялын бичлэгийг жишээлбэл би бараг 5 6 цаг ч юм уу ингээд яг наан цаана аваад үзэхээр ингээ аялын бичлэгнүүдээ ингээд чаваас айгүй амар удаа дийдэлдэг ерөнхийдөө бол боломж гарвал нэг дийдлээ суухаараа нэг 2 3 цаг дийдэлдэг. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байдаг хгүй юу? Тэгээ TikTok дээр ингээ бичлэг хийхэд аюу амар эдийн зүгээр шууд ингээл хийгээл тэгэл тэр доор нь одоо тэнд нь шууд дийдлээл оруулцдаг болохоор ингээд юу зүс нэг амар effort идэр гардаггүй гэж хэлж болно. Яг нь ингээд хүмүүсээ ингээ би Reel үзэхээр Reel хийдэг хүмүүсийн ингээд ерөнхийдөө бол бичлэгнүүд бүр амар cool лээдэг заяа ингээ бүр ингээд энэ хүн ингээд энэ бичлэгэн дээрээ бараг цаг гар ингээд дийдлэхэд зарцуулжтэй гэж ингээ хармаар ингээд одоо 1 минут гар ингээ бичлэг л байгаа шүү дээ. Хүмүүс минутаас их болоод ирэхээр хүмүүс ер нь үзгээчдэг байхгүй юу? Тэгээ минут гар ингээ бичлэгээ бүр ингээд амар ингээ сэтгэл зүрхээ гаргаад дийдлээд ингээ оруулж байгааг харахаар ингээд би хажууд нь өөрөөсөө амар чихээ ийчдэг заяа. Гэтэ яг үндэ ингээд албгүй л дээ. Тийм болохоор би нэг амар бас эцэн ч гэсэндээ өөрөө бас яг тэдэр шиг болъё гэж нэг юмар бодоод байдаг. Яагаад гэвэл бас надад цаг хугацаа юмнууд нь тийжил таарж байгаа болохоор өөчтөө жоохон батгай шатсан чи энэ дээр ингээд хуулалт ингээд үүссэн байна. Тэгээ TikTok дээр ингээд бичлэг хийхээр TikTok дээр ингээд фильтртэй байхгүй. Тэгээ ингээд YouTube дээр болонгуудаа ингээд зөв шууд юм байгаа царай гараал гардаг. Өөрөө энэ харж байгаа ингээд ямар ч фильтр байхгүй. Тэгээ болохоор ингээд жоох бас ичээд ингэж TikTok дээр ингээд бахан юутай царайгаа харсараа, фильтртэй царайгаа харсараад бодит амьдрал дээрх царайгаа харж чадгаацсан. Юу юм. За одоо ингээ консилероо жоохон байлгаж агаад тараагаад өгсөн дээр юм ба. Тэгээ өнөөдрийн төлөвлөгөө болонгуудаа бид тэрэлж рүү явна. Гэр бүлэрээ сахандын очиж нэг өдрийг өнгөрүүлнэ. Тэгээ би бүр амар ажиглалтай байна. Ягаад гэвэл би өрдөөсөө ойрд ингэж ишээ тишээ явж маваад ингээд ямар гоё байгаагүй.
Тэгэл хичээл ном, сургууль хичээл ном, сургууль хичээл ном, сургууль гэж ингэж яваад ангууд. Амьдралын юм сайхан зүйлсүүд яг мэдрэхгүй шүү дээ. Тэг би одоо ингэ явах гэж байгаа амар баяртай. Манай гэрбүлийнхэн яг ингэ нэг юмд явах болохоор ингэ хоорондоо хилдэж мэлдэж ингэ хэрүүл маргаан болоод идэх заяа. Би тэгээд тэр үед нь энийг л байж ах дуртай. Яг тийм. Хинч миний тийм энергит халдах ёсгүй. Халдуулмааргүй байдаг би. За сайхан павдер татдаг би. Би setting spray-г байгаа. Тэгээд жоохон setting spray-г болгож байгаа хэцүү байна. Өнөөдөр бол ингээ аим гоё мейкап хий гэж би бодсаахгүй. Даанч нөгөө нэг гадаа бороо ороод ах юм. Бороо орохоор би ингээд гинт бороонд явж маад ингээ миний бодон өрсчүүлстэй. Лай маа гэж бодоод байна. Oh my god, this one. За яах вэ? Инээс амар батгатай үе чи надад зөндөөсэн. Та нар миний тэр нэг хөөрхөн болж байгаа бичлэгийг үзвэл миний батганы бүр ингээд батгыг бол бүр амар харж байна. Амар хэцүү шүү тий батг. TikTok дээр нийл хөөрхөн гоё ярьстай нийл гоё охин надад идсэн чи бодит юм дээр жоохон сайдлын тий. Гэтэ яах вэ? I don't care. Заяа. Омондынхаа сүудрийг ашиглан. За би энэ сүудрийг ашиглахдаа яаж ашигладаг гэж би энэ сүудрийг зүгээр би бүх юмд ашигладаг заяа. За шүү дээрээс эхлэе. Хөмсгөө ингээд би жоохон нүх сүвүүдийг ингээд бүгэлждэг. Одоо тэгээ энэ сүүлийн үед жоохон юм пличсэн хөмсг амар тренд болоод байгаа шүү дээ. Би тиймэр л би пличтмээр л хөмсг. Гэтэ би чадахгүй шиг нүрэндээ батгатай ажиж. Өнгөтэй дахиад сүудрээ авч яснаа. Энэ айгүй өрөвдөлтөй юм ингээд юунаас салцсан. Энийг наачих юмсан даа зоо өнгөрсөн. Хамраас үдэрлэгтэй болонгуудаа би ингээд сайхан шохон шүү гэдэг нөгөө нэг апнаас сурсан мейкапны nose contouring hack бэди. Энэ яа ингэ дундруу гараад байна. Яа би мейкапыг бол хөлөгт тийм үү. Гэтэ би нэг амар мэддэг юм шиг танарцаад байна шин. За одоо тэгээд энэ хэсгээрээ зураа. Хүүрээ хийж өгдөг. Яна би амар муухай хараад хэлээд байна. Хүүр гэдэг чинь өсөө үнийг хэлдэг шүү дээ guys. Тэгэхээр тань намайг дөрөж хэлж болохгүй шүү за. За тэгээ энэ доороос нэгээд гэт сүтэрлээд. Малгаац дээ. Биднийхэн доорхыг ингэж байгаа. Биднийхэн доорхоос ингээд доод давхраг бас сүтэрлээд өгдөг. Аим шигтэй харагдаад байна шүү. Би ингээд богч ажилттай байхдаа яриад ангуу та нар намайг ямар соёлгүй юм яа, ямар ядаргаатай сонсож байгаа гэж бодож ивэл үцгий байл. За юу. Өөр арга. Одоо би нэгэнд богт ажиллаад ярьсан. Одоо би юм бохоод ажилласан хэвээр л явал. За тэгээ би иймд багсаараа тараагаад өгдөг. Ингээд жоохон сүүдэрний маань юу маань ингээд жоохон халтар харагдаад байвал жоохон ингээд засаад өчөж болно шүү дээ. Энэ ингээд тэ? Энэ флашыг хэдүүл ашиглая. Блаш ашиглаад энэ хажууд нь байгаа хайлайтерыг бас ингээд би хамтд нь ингээд ашиглаждаг. Тэгээ ингээд би блошныхан плейсментийг болонготой яг энэ нүднийхэн доор ингээд тавьчихдаг заяа. Би ингээд блошийг энэс хэрэг тавьдаг гэсэхгүй юу? Нөө. Тэр бол миний одоо нүүрний хэлбэрний блошны плейсмент биш юм шиг байгаа. Газар өнгөлөгчний байршил биш юм шиг байгаа. Ерөөний нэг олигтой англиар би ингэж боддог байхгүй. Олигтой ингээ англиараа ярьж чадахгүй ингээ байж ид ингээд удлаа өний ингээд нэг англи үг ашиглаад ингээд холиод ээж яриад яхавдаа нэм ярдам ингэж бодоод идэх байхгүй. Сая ингээ awkward moment дөрөв гэж хөвчлээ бодоод. Тэнцээ ингээ ерөнхийд бол арай нэг хүн шиг харагдаж байгаа тээ би. Өмнө ч гэсэн хүн шиг лээсэй л да. Гэтэ ядал ингээл батганы ядас нэг хитэ 10 сарив ингээ хаагч чунгууд эндээ нэг 3 4 хүн батгатай байвал бас болж байгаа зү тий. Оо би нэрээ бас ингээ сүдрээ гааз тий. Оруулныхаа доор бас идэг. Тэгээ оруулныхаа дээр бас ингээд сүдэрлээд өгчдөг. Манай гэр их хүмүүс зүгээр хууц унаа ингээ бүгдийн өмсөд ингээ бэлэн болчихлоо. Явлаа одоо. За би өсөн янзалж чадсан. Oh my god, за яах вэ? Би ши мейкап юм бацсангүй гэтээ юм амхур маац. Өчтөр энд юм буулгаад та миний найзуудад битээ юм бичлэн дөрөв. За эмээ их ч хоёроо авлаа сая. Гэрээс. За би сая бахан чихэр иччихлээ. Энийг хамтдаа бас иччихсэн юм. Дотроо хоёр.
ингээ гоё бодоотой хураг. Манай ихчийн хийсэн бодоотой хураг байна те. Та хийсэн үү? Би одоо тэр хүнд ингээд 1000 билүү За бид нар Glory гээд амлалтан дээр ирсэн байна. Бид нар энэ тэрэлждэр нэг өөр нэг бас нэг гайгүй амлалтан дээр бод исэн. Тэгээ энэ айгу айтайхан заяа. Ич ёо. За энэ ингээд энэ юу хоёр таньдаг хүн явж байна. За энэ ингээд юм Glory гээд resort байна. Тэгээд ингэж харагддаг. Тэгээ бид нар энэ хамгийн урд нь байдаг нэг хоёр юм алтан гэдэг. Нэгийг нь авсан. За энд ингээд гадаанаас суудаг суудлаа байна. За энэ гэрлүүн орвол 0 байна. 0 гол хөрөнд олонготой ингээд ийм сайхан шүршүртэй. За тэгээ энэ бий байна. За тэгээд энэ ингээд сойз нэг удаагийн юмнууд байна. Тэгээд 0 байна. 0 байна. Харвал алчуурнууд байна. Энд ингээ хоёр сандалтай зурагт. За тэгээ дээрээсээ үлээж юм. За энд зурагт энд олонгуудаа нэг хоёр ширхэг ор, хоёр ортой. Тэгээд цаанаа цонх байна. Ийшээ ингээд нэг халааднууд. Тэгээд доор мини фриж байна. За энд ингээд жоохон галтгооны маягийн хэсэг байна. За нэг томор. Тэгээд тэр доор дээрээ ийм том цонхтой. Та харуул иймэрхүү дөө. Би өрдөөсөө ингэж нэг влог хийж байгаагүй. Өнөөдөр анх удаага влог хийх чинь. За энэ бол манай ихч байгаа. Сайн мэцэн үү? Тэгээд манай ихчийн baby дээр байна. За та өнөөдөр хүүхд та өөрөө хүүхдүү эсвэл та өөрөө хүүхдийн баяраа хүүхдтэйгээ тэмдэглэж байна уу? Юу гэсэн юм би одоо хүүхдээс хасагдаад бараг 6 жил болж байна уу 5 жил болж байна. Хөгшөрсөн байна. Тэгээ өөрөө хүүхдийн тооноос хасагдаа тэгээ хүүхдтэй болсон гэхгүй. Хүүхдийн тооноос хасагдах үедээ өөрөө хүүхдтэй болсон гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бараг л хамтдаа баярлдаг гэсэн үг. Яг тэгвэл анагийн өнөөдөр их үрсийн баяр гэхээр анаа бас өөрөө их байгаа. Тэ? Их хүн шүү дээ та өөрөө. Ээ би их хүн. За тэгээ дээр нь тэр үрвэ. Ингээ энэ хоёр нийлээд их хүр. Энэ хоёрын ингээ өнөөдөр баяр байна. Их хүрийн баяр болж байна. Тэрсэн чи кондишн насаалттай. Дээр олонгуудаа манай бас манай хамаатны гэр бүл бас ингээд дээр нэг гэрт байрлаж байгаа. За тэгээд орны амар зөөлөн дааваа амар зөөлөн. Ер нь энд бүр амар тухтай заяа. Энд нэг 2 3 удаа ирж хонжсэн санаж чинь ингээд үерийн үеэр юунаас холдъё гээд гол манай гэр нөгөө туул голын тийш байдаг байхгүй юу. Тэгээд тэр тэнд ингээд үер олчвол ингээд амар юм болно гэд бид нар үерээс цухтааж ийшээ ирж нэг хит хонж исэн. Амар агаад. Тэгээ анаа бид нар нэг юм тэрэлж дээр ингээд бас нэг өөр нэг амралтан дээр очиж исэн байхгүй юу. Тэсэн чинь гайс дээр нэг шүн ингээд ээж бүр гүүгээл орлоод исэн. Бүр амар орлоод тэсэн чинь хулгана. Яа бүр амар. Яа бүр би бүр яа гэрт ингээд нэг юм хулган тийг ингээ бааж маацаа ээж чинь бүр ингээд бүр нөө зургт үзчихсэн тэгээл бүр шүнжэнгөө ингээд ээж бүр гүүж мүгээл халаа гүүж мүгээл орилж морлол би чи бүр шокнд ороод исэн чинь чаавас хулган байсан байлээ тэгээл бүр амар байсан. За тэнд бол өөр байна. Үгүй дээрээс хоёр давхар бас. Зин намайг оруулаа. Та юм хөөрхөн л штэ. Тэр. За хэдүүлээ одоо тэгээд гарч мараа тэгээд влог өргөжлүүлье да. Энэ анагийн өмсөн Crocs-ыг хардаа. Та Crocs харуулаарай ингэ. Өвлийнх юм уу? Хавар намар 100-ных. Гэтэ ингээ дээр дулаалахтай. Ямар crazy Crocs вэ? Cool Crocs вэ? Миний хувцснуудыг хамтдаа харцгаая. За би олонгуудаагаа эзэдээ ингэсэн байгаа. За би доогоороо Pumaгийн ийм хөрхөн кетэрхүү маягийн кет өмссөн. Тэгээ доогоор нь олонгуудаа би ийм хөрхөн харж байна уу та нар? Ийм хөрхөн яадаг юм уу гэлээ?
Им хөөрхөн өмнөд өмсөн заяо. Энэ өмнөдийг хэрвээ та нар авахыг хүсвэл манай дэлгүүрээс авч болно. Энэ болонгуудаа Grand Plaza-гийн 4 давхар 415 дотоод энэ өмнөдний 5 өөр өнгөнөөс байгаа гэж бодцоо. Тэгээ та нар энэ өмнөднөөс судалдаж аваарай. Энэ өмнөд нэг 75 мянга л байсан баг. Тэгэд энэ харж байна уу? Юм бор өнгө мөнгөний ингээ хөдөө мөдөө өмсөлхийг хөрмагд. За тэгээ би дотор нь болонгуудаа нэг юм бор өнгийн скимсийн цав өмссөн. Тэгээ гадуур нь болонгуудаа би бас дэлгүүрээсээ авч ирсэн нэг юм хар цов шиг юм цов өмссөн. Тэгээ энэ лүлүүл юмны юм хөрхөн цүх байна. За тэгээд энэ миний аавын гүртүг байна. New Balance. Тэгээд би дээгүүр нь ингээд тод мэлмигээс авчихсан шилээ зүтсэн байна. Амаараагаар. Та яасан сайн мэдж чинь та гүйдэг юм уу? Байхад өдөрт 15 км гүйдгээс. Тэгтээ тэр талаар гүйхгүй хараа энэ ингэж ийм уулын ойроо дандаа уулын ойроор ингэж үүсэ. Тийм үү? Сар гүйхэд тэгээд адуу шиг бол. Гадаад дулаач дараа надад тэр. та сэрэнийхээ миний бичлэгийн сайн үгжлэх үү? Сайн үү? Сайн уу? За. Хоёр давхар эндээ бас ингээ хүмүүсийг хүлээж авдаг. Энд дээр кафе байна, Triple Taste гэдэг юм бас ресторан байт юм байна. Одоо ишээ ингээ хэдүүл ороод дүүнэрээ тоглоулъя. За энэ өөр юм гоё. Ингээд саксны талбай ингээд ер нь бол ингээд хөл бөмбөгийн талбай, теннис, болбол бүгдээр юм заяа. За ийшээ ингээд сайхан тэнгэр цэлмцэн чи одоо гадаа айгуу гоё болчихжээ. Гадаа одоо хамаагүй дээр байна. Түрүүн бороо ороод хурж ирэхэд бороо орж исэн болохоор бид гадаа идэх суулж чадахгүй байсан. Миний бодог бүр урсаад миний бодог алга болчихжээ. Ингээ хүмүүс ингээ би уул нэг ямар хүмүүсээс нэг хичдэг төрлийн хүн биш л дээ. Гэтэ яг ингээд урдаа ингээ юм тавиад ингээ микрофон өдр ингээ бариад бичлэг хийхээр ингээ амар жоохон awkward юм байна. Гэтэ яг би одоо ингээ ичхээ болох хэрэгтэй байна. Хэрвээ ингээ би ичхээ болчвол ер нь ингээ цаашдаа угаасаа л энэ ингээ бичлэг хийдэг хүүхд юм байна. Ингээ бичлэг хийгээд явж байгаа юм ингээ яг үндэ хинч намайг дараа нь санаж манд бод ийм охин байсан штэ мессежтэй гэж бодохгүй тхүү. Тэгтэл би заавал ингээ тэр хүмүүсийг ингээ намайг ингээ үрд ингээ бодох юм шиг төсөөлөд ингээ бичлэгээ хийхээсээ ичээд идэг болохоор ингээ би ердөөсөө олигтой ингээ өмнө аялж маялж захтаа ердөөсөө олигтой сайн бичлэгнүүд хийж байгаагүй. Тэгээд би одоо ер нь тийм байха болъё гэж би бодож байгаа. Ягаад гэвэл ийм том болчоод тэ өснөөс нь хичтий. Хүмүүс намайг хараад yes I'm a content creator so what гэж. За бидний ширээ гарсан байна. Энд хүмүүс ингээд нөгөө байрлахгүй байгаа гэсэндээ айгүй их хоол идэрт ороод хэм ширээ айгүй ховрох шиг байна. Тэгээд ширээгээ захиалаад одоо ширээгээ орцгоо. За эндээ олонгуудаа ингээд ямар олон гэр ингээ хүмүүс хүлээж авах гэр байна. Тэгээ энэ дотор их Монгол гэсэн энэ том гэр дотор нөгөө юу хөрөн найр болт юм билээ. Ийшээний ингээд гараад амин гоё юм саксны талбай байна. Энэ талбаар нь орж би тэгэхэд тоглох гэж байна. Энэ ингээд шийдний наа хөөрхөн ингээд саксны бөмбөгтэй байна. Энэ хараа. Юу нэг шийдэл. Страп. Ингээ бичлэг хийсэн баярлалаа girl. За энэ бол ингээ манай girl хөлөө гэмтээсэн байгаа. Тэ. Hi guys. Дэстэний сайхан хөвтөж юм үзэж одоо би юун тулд ийм сайхан агаартай газар ирлээ гэж бодоод байрнаас гарч ирж байна. Гэрээсээ. Тэгээд жоохон нар жаргаж байгааг харж ийн. Тэгээд тийшээ гэр бүлийнхэн рүү хальт явцгаая. Бай. Одоо амрах цаг. Бай. YouTube дээр тавьж магадгүй. Тэнд ингээ гоё однууд гарсан байна. Однууд гараад тэгээ нэг оройдоо Glory Resort л ингэж харагдчихээн. What the hell is this? Энэ одоо утасны камера ингэж амар сар бичдэг үлдсэн юм.
Оройн нүүр бичлэг хийгээгүй шууд өглөө нь болоод өглөөний цайгаа бид нар уучаад өдөр тийшээ 12 гээд гарах ёстой болохоор 12-оос өмнө тэгээд өглөөний цайгаа уучаад гарсан байгаа. Өглөөний цай нь бол үнэхээр гоё идэг. Тэгээ миний өглөө эзэн юм болготой нэг иймэрхүү юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Бай бай.